Гаднаа харагддаг шигээ дотроо ч адилхан уу? Сургуулийн бүх хүмүүсийн хувьд Домо Омару бол төгс охин, үзэсгэлэнтэй, ухаалаг, ийдэг, бас бүх түүнийг бүжтэн биширдэг. Гэхдээ гистээ ирээд хаалгаа хаах мөчид Омару огт өөр хүн болдог. Даруухан, онц судлагтай охин Кумару хэмээх жижигхэн залхуу амтан болж хувирна. Хамстын хувцас өмсөн тэрээр өдөржингөө тоглоом, түргэн хоол иdən, манга уншиж, онлайн дэлгүүрээс юм захиалан өдөржин залхуурна. Энэ бүх хугацаанд түүний ах Домо Тайхэ өдөржин ажилласны дараа гэртээ ирээд хоол хийж, гэрээ зөөрлөж, дүүгээ асах хэрэгтэй болдог. Харин Омару гэртээ байдаг нууц амьдралаа нунгаад найзуудтайгаа өдрийг хөвгөлдөө өнгөрүүлнэ. Сангаку Хэйдийн мангагаас эдэлсэн Химото Омару-чан 10-аас 10 гэртээ ирээд Кумару болдог хүн бүс зориулав. Сангаку Хэйд нэг ярилцлагандаа Омаругийн дүрийг өөрийн дүүгээсээ санаа авч бүтээсэн гэдэг ба амсгалтай аниме хийгдэж байх үед түүний дүү нас барсан байдаг. Өдөр бүр нэг анime.